За үзэгчдтэй сонирхуулах гэдэг ингээд Аюулгүй аймгийн шинээр нэгдсэн Гандангийн хашаа дотор зогсож байна. Ер нь бол яг хөө Аюулгүй аймгийн энэ байгаар Японы харилцааны тухай монголчууд Улаанбаатараас их нууж байгаа тухай ил талаар таньцаа дотор зөндөө юм ярьдаг манайх. Зөндөө юм ярьдаг. Гэсэн мөртөө өнөөдөр монголчуудынхаа санаа сэтгэлгээ хэрэг дэмжих чиглэлээр нэг тийм дөрвтэй юм их байгаа харагдаад байсан. Харин одоо манай шинэ хам санаачилж яг хинэн хийснээр мэдгүй юм ч гэсэн шинэ хам болон ламбалтайгаа ирж бидний нэлээд орсон. Сошиал явж исэн. Тэгээд энэ зүйл бас их сайн зүйл болжээ. Тэр нь одоо юу гэдэг нь Баяулгын аймагт чинь бол Монгол монголчуудын оршин сууж ирсэн. Тэр сайхан шууд одоо казахстан манайсан шат стабайн үлгэг гэдэг ирсэн. Үгүй адилхан ирж болоо. Ингээл манай улсын бас нэг тийм үндэсний тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа юм хэсэг болсон. Яг өнөөдөр зэрэгцээд эрэг болон сөрөг зүйлүүд зөндөө байгаа. Би нэг ярихдаа энэ хүмүүсийн хоорондын хавхлыг нэврэх гэж яриаггүй. Зүгээр энд угуул оршин сууж байсан монголчуудынхаа тухай өөр сэтгэл өвдөж явахынхаа тухай. Тэр хүмүүс юу гэдэг нутаг орноороо айжмаар дөрвсээр байгаа. Одоо хоёрхан сум дээр 50% өлсөн үү үгүй юу тийм хэмжээнд өрсөн байгаа гэж би сонссон. Тэгээд энэ хүмүүсийг одоо Улаанбаатар өнөөлж байгаа хүмүүсийг буруутгахаар айн сууршаад одоо нутаг шуугаа тэлээд хөрөнгөдөө өнөр сайхан болж байгаа энэ ард түмнийг бас буруутгахаар байхгүй. Гэхдээ энэ ард түмнийг монголчуудынхаа энд олуулаа байлгахын тулд юу гэдэг нь нэг оюун санааны сэтгэлгээний хувьд бас нэг тийм төшөг тулгуур нэг байнгын одоо тэр нэг итгэл үнэмшил оюун санааны төв болох ёстой болоод байсан юм бол энийг бол нэг биш нэлээд олныг янз бүрийн хэлбэрүүдээр байлгах ёстой л да. Тийм шаардлага байгаад байсан. Тэгээд харин эсвэл нэг Гандангийнх нэг юм ээж одоо энэ оролцож байгаа олон одоо мэдээж хөрөнгө шивэн тэтгэж олон хүмүүс байсан. Тэр хүмүүс бас талархах ёстой. За энэ шийдвэрийг гаргасан аймагтуудаас бодлогууд байдаг юм болоо бидсэн зөндөл юм болж байгаа мэдээж энд чинь зүгээр нэг газар аваа зүгээр өөрөө бүтчихдэг мөнгө төгсөн анхуу босгох зөндөө юм болж байна. Талархлаа хэлэх зүйтэй. За мөн энэ одоо гандаг арчилж байгаа лам хөөргүүд бас талархаа хэмжээний өөрөг хариуцлага ногдож байгаа гэдгийг би зориуд сошиалаар хэлэх гэж ингэж яаж байгаа. Энэ зүгээр нэг тийм шашин номын эрхлээд суудаг хүмүүстүүдийн байх ёсгүй. Энд байгаа хүмүүсийн оюун санааны байдаг юм уу? Итгэл үнэмшлийн байдаг юм уу? Тэр далдын хүчний өмгөөлөгч, хамгаалагч, зөвлөгч, төшөг тулгуур нь болох ёстой гэж би өөртөө бодож байгаа. Тийм учраас сайн ажиллаарай. Эндээ байнга байгаарай. Бас одоо юу гэдэг энэ нутаг орныхын хүнтэй чадaltaй хүмүүсээс нь сонгож авч одоо шавь нарынхаа тоог тэмэгдүүлээ тэгжиж энд юу гэдэг нэг тийм хүмүүс нэг итгэл найдвар хайрлагч байх хэрэгтэй. Энэ үндэсний эрх ашигыг өвлүүлэн тээгчүүд байх хэрэгтэй шүү. Тэр шашин номын үйл хэргийг залгамжлах төдий биш хүмүүс байх хэрэгтэй шүү гэдэг талаас нь хэлчихсэн маа зүгээр яг сая очиод хаалгын татсан Гандангийн лам гадуур ажилтаа гэсэн зарлал наачиж ажилтаа мэдээж хүнд ажил амьдрал байгаа. Ажлаа хөөцөлдөд явах хэрэгтэй. Тэгтэл энэ ямар ч хүн ирэхэд байх хэрэгтэй шүү. Энэ нэг тийм итгэл үнэмшил Монголоо гэсэн сэтгэлийн үзүүр байх хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд энэ орлсон тав бас одоо юм тийм ерсэн зорчсон тав хүн мань хэрэгтэй. Бидний харж зарчиж байгаа. Сайхан.